өнөөдөр ус арчилгааны талаар бяцхан видео бэлдлээ. Хүний ус гэдэг бол гой сайхан байдлын илэрхийллээс гадна эрүүл мэндийн тол байдаг. Эрүүл ус нь бад бөх уян хатан гялалцсан байдаг бол гэмтэлтэй ус нь хуурай өнгөгүй хуурамтгай байдаг. Тиймээс усны эрүүл мэндэд амьдралын хэм маяг хооллолтой хослуулах нь маш чухал. За миний ус өнөөдөр бараг хуруу гулгамаар юм гялалцсан юм байна. Би өчигдөр усэндээ маш гоё маск тавьсан. Тэр бичлэгийг үзээд эргээд уулзъя. За манай масканд маань өндөг орно. Оливын тос байна. Тэгээд зүгийн бол ийм 3 орцтой. За орцууд маань нэг өндөг халбаг оливын тос, тэгээд нэг халбаг зүгийн бол орсон байгаа. Эндээгээ сайн хутгаад за маска бэлтцсэн. Досон дээр татна. Би түрүү угаагаад бэлтцсэн байгаа. Одоо базараа чихтэй. Энэ дээр түрхэд бүртийн дагуу хуухнасаа 5 см орчим зайнаас усан дээр тохиж хэрэглэнэ. Манай хоёр усанд орж байгаа. Шугатаад би юм усны арчилгүй төлөв. Төсний дараа бүр ачлаа байсан. Радас орноос хүүхдээ цэцэрлэг төснөөс хойш өөртөө жоохон анхаарал тавиад. Өөртөө жоохон анхаарал тавья гэж бодоод. За тэгээд ус маань сайн шампунь хэрэглэе гэж баяжчихгүй. Анхаарал халамж маш их шаардна. Дээрээс нь хүчтэй гэхээр хүмүүс гадуурлахад утаатай тохор агаад хөрөж гэж ярьдаг. Тэр бол хамаагүй. Хүн хөдөлгөөн хийж би дотроо хүчтэй. Би дотроо хөдөлгөөн оруулж байна гэдэг чинь арьс олон усны эрүүл мэндэд мөн хотоо дотор хүмүүдийн үйл ажиллагаанд маш хэрэгтэй. Бүгдээс 5-аас багш талхдаг. Би ч цэцэрлэг төрөлд болгохдаг. Тэгээд тав гэл би баг хамгийн түрүүнд очиж байгаа даа гэж бодохоор өвөө манар ингээл 2%. Сачдаг. Хөдөлгөөн хийдэг хүмүүс доочод явах настай хүмүүс нь ерөөсөө хөдөлгөөнд байдаг шиг санагддаг. Өглөө орой хоёр байнга халахдаг хүмүүс ч байдаг. Жижиг мохоо хөтлөөл тэгэл халахдаг. Бүгдэг. Тэгээ настай хүмүүс бүгд явж байдаг. Тэгэхээр ер нь хөдөлгөөн дуртай авах юм шиг байна. Манай монголч гэсэн. Амхэр руу хандахаар тэгвэл тэ. Шинэ татамж явж байгаа. Гадуурлах чинь бол